Birincisi bugün çok mutlu bir anımızı paylaşıyoruz. Çünkü Өнөөдөр маш сайхан үйл явдал болж байна гэж би харж байна. Яагаад вэ гэх юм бол бас Туркийн орчин цагийн уран зохиолын бас нэрт төлөөлөл болсон Нобелийн шагналд Орхон Памук гэдэг зохиолчийн маань Цас гэсэн роман нь Монгол улсад орчуулагдаж гарч байна. Түүний зохиолуудын хоёр дахь нь Монгол улсад орчуулж гарч байна. Анхных нь бол Хар судар хэмээх бүтээл байсан. Тэгээд хоёр улсын хооронд бас соёлын харилцаанд бас хамгийн чухал нэмэр үзүүлж байгаа хувь нэмэр үзүүлж байгаа салбар нь бол яхаа аргагүй уран зохиол, утга зохиолын салбар мөн гэж харж байгаа. Түүний энэ цас гэсэн бүтээл нь бол маш их олон оронд зарагдсан. Түүний ерөн бүтээлүүд одоогоор дэлхийн 100 гаруй оронд олон 10 саяар хэмжигдэх хэмжээгээр ширхгээр ингэж худалдаалагдаж байгаа. Тэгээд Турк уншигчдын дэлхийн уншигчдын хүртээл болсон энэхүү сайхан уран бүтээлийг Монголын уншигчдад танилцуулах гэж байгаа төлөв таатай байна. Çağdaş Türk yazarlarının kitaplarının Moğolca'ya daha fazla çevrilmesini arzu ediyorum. Dediğim gibi yani edebiyatçı değilim. Миний хувьд гэх юм бол Орхон Памукийн зохиолуудыг бол шимтэн уншдаг. Ерөнхийдөө бол энэ цас байна. За ерөнхийдөө Хар судар байна. За мөн түүнээс гадна түүний олон 6-7 бүтээлүүдийг бол ер нь уншиж байсан. Тэгээд яг мэрэгжлийн бас уншигчийн хувьд бас би тийм ерөнхийдөө шүүмж гэх юм уу тийм зүйлийг бол бас хэлэхэд хэцүү байна л да. Гэхдээ ерөнхийдөө бол Орхон Памук бол маш залуу наснаас ахуулаад маш системтэйгээр уран зохиолчийн яг энийг мэрэгжил болгож тийм ээ энэ залуу наснаас эхэлсэн магадгүй 70-аад оноос эхлэн бичиж эхэлсэн баг. Гэтэ турк зохиолчийн хувьд гэх юм бол илүү хотын залуучууд хотын уншигчдад зориулсан бас юм уран бүтээлүүдийг төрөвдөг. Магадгүй бас яг Туркийн тийм хөдөө газраас гаралтай олон сайхан зохиолчд маань бас Нобелийн шагналаас авч болох байсан баг. Магадгүй өнгөрсөн 100 бас Яшар Кемал гэгч бас нэг алдартай уран зохиолч байгаа бид бүхэн харамсалтайгаар аллаа. Гэтэ яг миний хувьд гэж хэлэхэд бол Туркийн маш шилэгдсэн юм сонгодог бас зохиолч гэж хэлж болно. Миний хувьд гэх юм бол яг маш ойрын танил анд нөхөд биш боловч гэсэн би Истанбулын их сургуулийн улс төрийн ухааны факультет сурж байхдаа түүний олон номын өдрөлгүүд маш идэвхтэйгээр оролцдог байсан. Магадгүй энэ мэтчлэн энэ номын нээлтүүд дээр нь оролцож байлаа. Ингээд ер нь яг эцэст нь гэж хэлэхэд бол түүний ном бол маш амттай та бүхэн бол заавал унших хэрэгтэй л гэж би хэлмээр байна. Yazar olduğunu söyleyebilirim.